Манай дэлгүүр нь эрчүүдэд зориулсан хувцас загварын өргөн сонголтыг 20 жилийн турш тасралтгүй санал болгосоор ирлээ. Бид эрчүүдийн өдөр тутам баяр ёслол болон албан ёсны хэм маягт хэрэгтэй бүхий л хувцсыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Та бүхэн өөрийн стил имижээ тодтогох чанартай хувцас сонгохоор Gentleman Shop-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Найрсаг хамт олон танд үйлчлэх болно. Gentleman Shop. Эрэхтэй бэлэн хувцас. Автогаа зүг асгартлаа уйлсан өдрийн тэмдэглэл. Миний аавын төрсөн өдөр 1965 оны 12 сарын 19-ийн. Энэ жил миний аав 60 насны гайхамшигт босхийг давж байна. Тэгээ энэ жил миний аавын төрсөн өдөр хүний нутагт маш хүн дэмжлэгийг яг хийлгэж байх үетэй таарах учраас хүүхдүүд нь бүгдээрээ нийлээд өнөдөр аавгаа баярлуулахар шийдээд гинтийн комби зохиолоо. Аав минь хэлдэг нэг үг байдیں۔ Миний охин ганцаас газар дүүрд юм аа гэж. Нэр ямар өнөө үг вэ? Би өнөөдөр энэ бичлэгээ эвлүүлж байхдаа л үнэхээр энэ үгний утгыг бүрэн мэдэрлээ. Бид нар ямар гоё өнөр олоолаа болоо вэ? Зөвхөн энэ хоёр хүний л ариун хайрын үрштэй гайхалтай байд юм байна. Тэгээд аав минь хайртай аавч хоёртойгоо зүг ахгуулсан зураг ерөөсөй байдгүй. Дандаа тус-тусдаа ингэж хавуулж ирсэн л зураг байд юм билээ. Тэгээ би тэгэд ярилцж агаад аавда ийм гоё зураг бүтээлгэж өгсөн. Энэ гоё зургийг бүтээж өгсөн Монгол аяхаа хамт олонд маш их баярлалаа. Тэг хүн ер нь сэтгэлийн хат, сэтгэлийн дэм, сайхан мэдрэмж гэдэг бол хүнийг ямар ч үед хамгийн хүчтэй болгож яадаг зүйл гэж би боддог. Би бас итгэдэг. Миний хайртай аав эдгэрнэ. Энэ олон сайхан хүний өрөөл, энэ олон сайхан хүний ивэл, хүсэл, энэ олон сайхан үрсийнхэн заяа түвшин би үүнд маш их итгэж байгаа. Бид хамтдаа даваад гарна. Дааж гараад арталт нь та бүхэндээ маш гоё гоё уран бүтээлүүдийг миний аав хүргэнэ. Та бүхнээсээ бидний гэр бүл чин сэтгэлийн хандвин дэм хүсэж байгаа. Маш их баярлалаа. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За эрхэм мэдтэй үзэгч та бүхэндээ өглөө бүхэн зочдыг уулзуулж ярилцдаг уламжлалтай кофе юу цай нэвтрүүлэг ээлжид шин дугаараа үзэгч танд хүрэхээр студид бид зочдоо урьсан байна. Тэгээд миний урилгыг хүлээж авч студид маань морилон саадсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэг маань уламжлалт асуулттай кофе уух уу, цай уух уу гэдэг зочдоос асуугаад кофе цайгаар дайлдаг. Тэгээ энэ өглөө та бүхнийхээ хүсэлтээр бас би кофе цай хоёрыг хослуулан бэлтлээ. Туутахгүй аваад ирчихё. Тэгээд өнөөдөр та хэдийгээ бас студидээ урьсан шалтгаан гэвэл за Монголын үзэгч, сонсогчдын тийм ээ уншигчдын маш сайн мэдэх одоо хүн бүхэн таних бэлэг танхаа яруу найрагч мөнхөөгийн бэлэг сайхны талаар одоо студидээ бас ярилцахаар за энэ эрхэм хүмүүс маань бол өндөрсөн шатны уушигны одоо хоргүй хавдраар бас өвдөд байгаа. Тэгээд энэ хугацаанд бас маш их эмчилгээг хийлгэж байна. Тэгээд удахгүй бас эмчилгээнд явхаар зэхэд бэлтгэлээ хангачихсан байна. Тэгэхээр энэ эрхэм хүмүүнийхээ талаар, уран бүтээлийнхэн талаар ярилцахаар уран бүтээлийн хамтрагчид болоод за амьдралын ахын дүүс нь хүрэлцэн ирсэн байна. Түүний бас охин хүрэлцэн ирсэн байна. Та хэдтэй баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр урьсгдсан зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын ардын жүжигчин дуучин Батсөх. За мөн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын төлөө болон Мишгийн Цэдэн доржийн нэрэмжит чагналт яруу найрагч Заяаватар. За мөн яруу найрагч бэлэг сайхны охин Лам гүнд нарыг би урьлаа. Тэгээд та бүхэн маань өнөөдөр одоо уригдсан бас гол мессеж шалтгаанаа нэн төргөнд нэвтрүүлгийн ихэнд яриач. Тэгээд кофе цагаа бариад очие доо. За. За Батсахгүй ч одоо манай нэвтрүүлгийн кофений бас амтрхан уудаг нэг зочдын нэгтэй тий. Танай нэвтрүүлэг эзэн өглөөгөө кофегаа чаналгүй ярьдаг. Кофегаа уухгүйгээр хүрээд тий. За би бол сайн дуртай учраас сайгаа ууя. Сайгаа за. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Naba Gym компани ажиллаж за уригдсан зочдын маань амттай сайхан кофе цайгаар дайлах боломжийг олгодог юм аа. Тэгээд энэ шинэхэн сайхан студийнхаа гэгэн өргөөнд та бүхнийг урьж бас нэвтрүүлгийнхаа кофе цайгаар нэрэмжит кофе цайгаар дайлж байгаадаа баяртай байна. За баярлалаа. За
Мөнхөөгийн бэлэг сайхан гэж энэ одоо би бас нэвтрүүлгийнхаа эхэнд дурдлаа. Бэлэг танхаа яруу найрагчаа гэж энэ эрхэм хүмүүнийг бол мэдэхгүй өстой Монголын ард түмэн гэж байхгүй. Ирчүүдийг ганц одоо өмөөрч бас шүлэг бичсэн яруу найрагч. За гэгэн Монгол гэдэг сайхан одоо шүлгийг нь бүгд мэднэ. Бөхчүүдийн ээж тийм ээ харазрагын нуруу гэл миний мэдх одоо дурдвал эдгээр шүлэгнүүдийг дурдж болохоор байна. Тэгээд одоо ер нь байгаа шалтгааныг нь хэдүүлээ яриад хөө. За. Танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд нийт Монголын үзэгч түмэндээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За би болохоор яруу найрагч мөнхийн бэлэгт сайхны бага охин Ламгүнд гэж хүн байна. Тэгээд миний аав энэ жилийн зунаас эхлээд нөгөө би ингээд өвдөд хэлсэн. Тэгээд маш их гайхаж хүлээж авсан. Яагаад гэхээр одоо би ер нь ингээ ухаан харсан цагаас эхлээд аавгаа баг ханиад хүрээд ч юм уу халуураа твчих нь харж байгаагүй байхгүй юу. Тэгээ эхэндээ бол хүн шууд ингээд намайг л зүгээр ингээд битэр ч нөгөө найз шиг байдаг болохоор тоглоод байна да. Намайг цаашлуулад байна да гэж бодоод тийм тэгсэн чинь яг ингээд нөгөө хариуг нь сонссон чинь хавтраг гэдэг өвчин байсан. Тэгээд хүн бас их цочирддсан байлээ. Гэтэ яг нөгөө бит нэр их азтай. Тийм хоргоо хавтар. Тийм тэгээд яг онш тогтсноос хойш бол одоо аавч хоёр маань Монголынхаа нөхцөлд болон яг оншийн нийцийн байдлаар тогтоох гээд урд зүгийг зориод бараг 3 удаа явсан. Одоо бас дахиад 12 сарын 12-нд явна. Тэгээд ерөнхийдөө бол уушигны хавдар гэдэг зүйл өөрөө тойрч үүсдэг юм байна л да уг нь. Гэхдээ миний аав өөрөө их тийм өвөрмөц хүн болоод ч тэр юм уу хавдар нөх өвөрмөц үүссэн гэж эмчнэр хэлээд байгаа. Тэгээд учир нь юу вэ гэхээр нөгөө яг ингээ гол хэсэгтээ хавдар нь үүссэн байна. Тэгэхээр ингээ шууд ингээ авчиг гэхээр болохгүй. Тэгээс хэмжээнүүд ингээ өдрөөс өдөр томроод байгаа. Тийм. Тэгээ яг нөгөө хамгийн жоохон хэцүү зүйл нь тэр эмчилгээнүүдийнх нь үр дүн байдсан байна. Ингээ шимэгдэлт явуулахын тулд маш хүчтэй эмчилгээ хийлэгдэг. Миний аавч одоо хүмүүс мэдэн штэ дил тазраг гэл тээ. Ерөөсөө гарч ирэхтэй л гизгтэй одоо би бол нөгөө аавынхаа генийг хүмүүс намайг ээжтэйгээ адилхан гэдэг хэрнээсээ би бол үсээрээ бас оюун ухаанаараа аавгаа илүү дураасаа охин байхгүй. Тэгээ ингээд миний аавч үнэхээр гоё үстэй. Тэгтэл одоо ингээд нөгөө үс нь ингээ эмчилгээндээ нөгөө туг тугаараа унаад. Тийм. Тэгэхээр эмчилгээ хийд юм бэлээ. Гэтэ зүгээр тийм ер нь бол бас азтай одоо даваад гарна. Тэгээд эмчилгээн дээр явж байгаа тийм ажил. Эмчлэгдэж болно гэсэн онш гарсан бол бас би дадтай гэж ойлгохгүй яах вэ тий. Хэр одоо явцтай байхад нь хэдгээр шатанд нь ер нь яг онцлогдсон бол. Ер нь бол ингэсэн сүүлийн 1 жил тэгээс яалч нөгөө аав хүн дээр их хайн ханддсан байх гэж бидгээд одоо бодоод байгаа юм. Сүүлийн 1 жил өөрөө ингэсэн байхгүй нөгөө манай том хүүтэйг тоглодог. Тэгээ тоглож байгаад аав нь гадаа ингээд турникэн дээр сүнээсэн чинь 70 руу юм орчих шиг боллоо гэл тэгээдсэн. Тэгээ 70 өвдүүдэн гээл ингээ яваал бидгээд наанаас нөгөө нэг барын наалт малт нааж өгөөл би нөгөө ирэх болгонд манай хүүхдүүдийг агаарт гарах галаа байнга ирдэг байхгүй. Тэгээ ингээд ирэх болгонд ингээд наалт нааж өгөөл тос тосолж өгөөл тэгэл ингээд халуун юм хумаар ингээд төөнж өгөөл яаж ийнаав гэл тэгэхээр гайгүй болчих шиг боллоо гэл. Гэтэ энэ зовир жил явсан. Тэгээ бүр нөгөө шүн ингээ унтаж чадхаа ойлчлаа хөлрөөд байна гэд. Тэгээ тэр яг шинжин илрээд энэ зунаас ингээд үзүүлэхэд ерөөхдөө бол хэрвээ бидгээд жилийн өмнө те анхаарад яг ингээд үзүүлсэн болвол бүр ингээд нэлээд том хэмжээтэй бас болгочихгүй ээжтэй гэж жоохон бодож байгаа. Тийм. Тэгээд одоо бол яг ингээд оншныхын хувьд болохоор уушигны хоргүй хавдар гэхдээ хортой болох магадлал маш өндөртэй нөө хурдцтай өсөж байгаа хавдар гэж онцлогдсон явж байгаа юм. Сая нэг хэсэг эмчилгээнд яваад ирсэн гэж сонссон. Тэгээ удахгүй бас явж байгаа юм ба штэ. Тийм, ер нь ингээд нийтдээ яг энэ оншоо мэдснээс хойш Монголд болохоор баг 2 сарын эмнэлгүүдээр явсан. Тэгээд манай Монголын эмчилгээний байгууллагууд мэдээж сайхан тий улмал нөгөө сайжирч гин, мундаг болж гин, техник технологийн сайжирч гин. Гэхдээ юм зөрүүтэй хариу
хавдруудээс юм. Нэг тал нь болохоор хортой хавдар байна гэд хавдар нь бол мөн байна. Нөгөө тал нь болохоор хоргүй байна гэд тий оншин. Тэгээ би тэгэхэд одоо үр хүүхдүүд нь хань ижлүүд нь тодорхой олох нь маш чухал байсан болохоор хамгийн эхлээд 8 сард урд зүгийг зорьсон. Тэгээ очиод ер нь 7 хоногийн дотор хоргүй хавдар гэдэг нь баттай мэдэгдсэн. Тэгээд шимэгдүүлэх хэмжилгээ гэдэг зүйлийг давтамжтайгаар одоо 3 удаа ингээд хийлгэж байгаа байхгүй юу? Хол зайтай тэр нь бас ойрхон хийлгэж болдгоо. Тэгээ яг нөгөө нэг одоо эргэж очихтай болохоор би тэгэд нийтдээ 2 том эмнэлгийг судалсан байгаа юм. Тэгээ тэр 2 том эмнэлгийг ингээд судлаад эхний шатныхын эмчилгээнд болохоор сарын хугацаанд одоо тэр эмнэлэгтээ байршаад шимэгдүүлэх хэмжилгээгээ яг нөгөө хяналтанд дор ингэж хийлгэх юм. Тэгээ хэмжээг нь жижигсүүлээд хэр хурдцтай шимэгж байгаас нь шалтгаалаад аз тааруул нөгөө нэг одоо хагалгаа мис хөрөхгүйгээр тий зөвхөн тэр нөгөө шимэгдүүлэх хэмжилгээгээр явна. Хэрвээ эмнэлгийн зүгээс болохгүй байна хагалгаа хийлгэе гэвэл нэмчилгээний дараад нь хагалгаа хийлгэн гэсэн юм хоёр одоо хариутай ирсэн. Тэгээ одоо манай аав 12 сарын 12-нд явах гээд бэлдээд ич. Ламгүндийн хувьд аавын амны охин уу? Би бас өмнө нэг аавыгаа дагуулад явж байхад нь хөдөө таарч байсан л амар. Тий, хэдүүлээ нэг найран дээр цог явсан шүү дээ. Тэгээ одоо тэндээс л гэхэд миний аавын нөгөө намайг ингээ хайрладаг хайр мэдрэгдэн. Би чинь одоо ирэх жил нөгөө одон авах гэж байгаа. Тий, тэгээд ойрхон ингээ хүүхдүүд гаргацсан. Тэнгүүд миний аав ингээд 4 хүүхэдтэй болсон байхад л намайг дандаа тухан дээр үздэг. Тэгээд миний охин хөөрхөн шүү, гоё шүү. Тэгээ намайг ингээд жоохон гундаал ингээл одоо эмэгтэй хүн чинь хөрх юм байгалийнхаа процессор хүүхэд тэгээд би яаж яах нь маш их жин нэмж төрдөг. Тэгэл ингээл 80-д хүрээл төрхөөр дандаа орж ирээл хилдэг үг нь аав нь хүүхдийн салхилуулаад миний охин унт гэл тэгэл гарахтаа миний охин гоё охин шүү гэл дандаа тэгдэг байхгүй юу. Тэгэл ингээл шинэ хувц ингээл авчирч өгөөл өстой миний охин тийм баяр ёслолтой оролцоо. Одоо ингээд хүмүүс бол нөгөө тэр битэрийн тэр харилцааг бол мэдгүй. Тэгсээрнээс нэг хатуу хүн юм шиг миний аав харагддаг байхгүй юу. Яг ингээ амьдрал дээр бухаар миний аав шиг зөөлөн хүн байхгүй. Тийм. Тэгээ ямар сандаа сая энэ жил нөгөө нэг би шинэ ингээд маш гоё хамт олонтой болоод шинэ жилд ороогүй 4 жил болсон. Тэгээ нөгөө нэг бүр ингээд айгүй олон сарын өмнө нөгөө таксаа захиалдаг. Тэгээ захиалсан байж байгаа яг энэ өвчин ингээд гинт юм хүнд мэдээ сонсонгуудаа би орохгүй гэдэг бас аавдаа ирэхлээд байгаа маа. Би өстө орохгүй шинэ жил юм баяр гэдгсэн чи аав надад сүулт нөгөө уршаа яваад хариу сонсоод ирэхдээ 3 дүүпл аваад ирж байгаа байхгүй юу. Охин гоёх гэж тий 3 дүүпл аваад ирж байгаа гэснээр миний охин өстө хамгийн гоён сонгож өмсөд ор гэдэл энэ мэдчил нөгөө юм үнэхээр нөгөө аав хүний хайрын дотроо хална гаднаа зан гэдэг чи яг миний аавын яг шинж чанар юм шиг надад санагдав. Бас өөрөө сайн сайхан байх нь л харах гэдэг шүү дээ. За манай хоёр хамтрагчид бол одоо бэлэг сайхан гойн бас Заяа Батар гой ах нь за хаяа ааваач гэж дуудгаа гэдэг түрүү инээжсэн. Тэгээд бас та хоёр маань нэг нутгийнх юм байна шүү дээ тий. Бид хоёр ч нь бол биш нь бол Говьлтай аймгийн цогц сумын хүн шүү дээ. Уул. Тэгээд одоо энэ бэлэг сайхны нутаг тэр халиун гэдэг газар 40 жилийн одоо ажиллаж амьдраад үдцсэн учраас намайг Цогцны Заяа Батар гэдэг үү? Халиуны Заяа Батар гэдэг байхгүй юу? Тийм учраас би энэ одоо харазрын нуруу, хантайшрын нуруу, агуу шаргын говийн урд үзүүр, халиуны хоолойд одоо гал голонтой бадараач үр хүүхдээ өсгөж ажиллаж амьдэрсэн учраас одоо холбоо хэлхээтэй баргүй холбоотой нутаг юм да. За ингээд хүний сайхан сэтгэл өвөрлөж, хүний төлөө хандаж энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа танай телевизийн хамт олонд одоо их баярлалаа. Их мундаг байна. Энэ бол одоо хүний төлөө гэдэг сайхан сэтгэл хүнд байвал одоо сайхан энэний одоо үлгэр жишээ нэг болох байхаа гэж ингэж бодож байна. Тэгэлгүй яг дэмэндээ гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь одоо хүний сайхан сэтгэл гэдэг нэг сайхан юм байдаг да. За тэгээ ер нь би зөв халиуныг жоохон магтах дуртай л да. Ер нь жоохон магтах дуртай. Тэгээ халиунч нь бол одоо төрийн дахилагт алдарт бурхан буудаа уул. Тэгээд одоо харазрын нуруу, хантайшрын нуруу гэд
Тэгээ шарган говийн урд үзүүр байгалийн хангаан говьтойдан одоо хангаа модтой газар ишэл хангаа гэдэг байх гэж бодоод говьтойдоо гурван сум модтой учраас тэр одоо модтой хангаан сумын нэг хангаа байвал байна, говийн байвал байна, алтай өндөр уулсан байвал байна, байгалийн зогсос бүрдсэн сайхан нутаг. За энэ алтай нутагтаа одоо хоёр яруу найрагч найргийнхаа жимээр холбогдчихвоо, сэжмээр холбогдчихвоо, яаж хэрхэн найзалж ах トゥ ус болов? За энэ холбоог хэлэхээ бол бас одоо хэрхэндээ сонин гэж хэлчих болохоор биш нь одоо халуун суманд бараг л эмэгтэйчүүдийн зүйлийн араа хийгээгүй дээ. За. Бараг бусад бүх даргыг хийсэн учраас халууныхан хүүхдээс авахгүй лад гөштэй хүртэл зөмөрө заяа даргаал гэж дуудана. Энэ 2000 оны ихээр арайч одоо 2000 он гараагүй байсан юм. 1988 оны үед энэ Улаанбаатарт нэг ажиллаар явж байгаад тэгээ бэлэг сайхантай уулзгүй мэднэ. Уулзаж учирч шинэх хинэ тэр болж байгаагүй. Тэгээ тэр үед нэг ирчгээд энэ хоёр чинь одоо нэг гэр хороолт лаж төрөл байжсэн хоёр л доо. Тэгээд одоо яг яаж холбогдсон гэхээр би чинь нэг жоохон сахилгагүй нөхөр хүүхдөө хасаахгүй ла толгой холбож шүлэг бичиж байгаа юм болж байгаад ингээд овоогд нь дэвтэр тийм юм хийгээд тавьчихсан. Тэр үндээс гар хүрээгүй. Хойш нүрсэн болгоогүй. Тэгээ байж байсан. Тэгсэн чинь нэг ажиллаар явж байгаад бэлэг сайхантай уулзаад таараад тэгээгүй ах нэг юмнууд л байгаад байхыг нэр нь онд орох юм байгаа болов энэ дотор гэж бас нэг тэгээ нөгөө ганц нэг юм бас авч явж яснаа үзүүлээд ингэсэн. Тэгсэн чи юу ярьж байгаа юм та чи шүлэг бичдэг юм байна шүү дээ. Тэгээ бид хоёр тэгж ихэж холбогдсон. Тэгээ тэрний дараагаар нөгөө хэдэн шүүгээ тэгвэл наа чи амь болмоор царайтай юмнууд байвал нэг шүүгээд энэ болно гэдэг энэ хин хэрэггүй гэдэг нэг харчихгүй юм ээ дүүгээд гэсэн чинь тэгээд аваад үлдсэн. Тэгсэн чи 2002 болсон. 2002 онд за энэ нэг та нэг ном болгоо гаргачих гээд 70-80-аад шүлэг ингээд шагсаацсан байна уу? Нилээ идэм байж. Аваа гэдэг. Тийм. Тэгээд тэрний хүшээ тэгээд нэг хойн урд нь цасвар хийсэн ч гэдэг юм уу бас нэг өгмөг бичдэг штэ энэ улс чинь. Тэгээс гисэн чи үгүй би танд тийм бишиж бас арай чадахгүй. Та наатаа гочоогийн шаардлагагүй даваач өгч. Шаардлагагүй үзэж ягаад нэг юм бишээд өгөх байх гэдэг. Тэгээ яг хэлсэн ёсоор 2002 онд Унарын нэгэн даг гэдэг анхны шүлгийн номоо гочоогийн шаардлага найрагчаар өмтгөлийн бишүүлж ягаад хийжсэн. Ингэж холбогдсон юм. Тэгээ тэрнээс хойш холбоотой хэлэхдээ явсаар байгаад сүүлийн үед одоо аавыгаа өөд болсноос хойш одоо ээжийн шүндэр настай болсон. Тэгсэн чинь нэг өдөр бид хоёр говьтай бас нэг уран бүтээлийн ажиллаар явж байгаад тэгсэн чинь манай хүү яхав бас нэг жоох юм балгаад хална үсттэй. За. Биш бас зүгээр байхгүй нэг 2 3 хүнд бас уун үсттэй. Ингээ ярьж байсан чинь ахаа би таны би дандаа ахаа заримдаа ааваа гэж хэлмээр болоод байх юм гинэ. Би тэгсэн чи би нэг санаад байна. Одоо энэ юу вэ гэж бодгохдоо. Хүү яг чи юу гэж л дуудчихл байхгүй юу? Чиний аав байхдаа чи яг ерэн зүгээр сайхан ахаараа байж гин үсгээл. Тэгэл өнгөрсөн. Ийм байдлаар холбогдоод бид хоёр өнөөдөр хүртэл тэгээд одоо холбоо хэлэхэд сайхан яваа юм. Тэгээ бэлэг сайхан бол өөрөө одоо халиун чинь бол их сайхан нутаг шүү дээ. Одоо агуу их хүмүүн лодонгийн төдөв дорны агуу их яруу найрагч орчуулагч мишгийн сэдэнд орж энэ улсууд чинь одоо халиун сумын газар шороон дээр төрж өсөж халиун сумын усаар нугаагдсан агуу улсууд. Тэгээ тэрний одоо залгаас нь өнөөдөр бас халиуны бас уран бүтээгчд байна л да. Соёлын гавьяас зүтгэлтэн
Дамбын Дашдан дүүгээд одоо Эрдэнэтэд аж төрж байгаа яруу найрагч байна. За тэгээ сүүлийн үед үргэлжил сүүгийн зохиолоор бас дөргөөгод байгаа Баасангийн Намин чимэд байна. Тэгээд манай бивэл бэлгээг бэлэг танхай найрагч гэдэг. Чи бол бэлэг танхай най. Тэгж хэлэх үндсэлж байгаа гэж би боддог. Болор цомын 5 удаагийн эзэн 5 удаагийн айрыг авсан найрагч би юу? Байхгүй би. Тэгээд тэр 5 удаагийн айрыг дотроос 3 аман хүзүү байгаа юм. Тэгээ даач нэг одоо тэр болор цомгийн шим миний дүүгийн хажуугаар нь зөрж өнгөрөөд тэр цомонд нараа хүрээгүй л яваа л да. Гэхдээ би хүрэх байх гэж ингэж бодож байгаа. Тийм учраас нэг ийм нэвтрүүлэг явах чинь та оролцох боломж байна үхтээр нь тэгэлгүй яах юм. Бид нар нэвтрүүлэг чи оролцоод хэлэх гэсэн юм аа хэлээд. дүүгийнхаа тухай яриад авъя гэж бодлоо. Ингэж бодсон юм. Тэгэхээр миний бэлгээ бол бэлэг танхай биш болор цомын эзэн найрагч байх. Тийм одоо хүн шүү. Тийм учраас одоо өнөөдөр энэ танаа зохион байгуулж байгаа энэ сайхан ярилцлаганд ороод бас бэлгийн дээд өрөөлийг өргөөд тэгээд энэ бэлэг танхай найрагчийг мэдэхгүй шүлэг найраг оролддог сонирхдаг хүн болгон Монголын ард түмэн мэднэ. Өвдснөөс нь хойш та ер нь холбогдвоо сэтгэлийн холбогдвоо. Одоо саяхан шиг Лодонгийн төдвийн 90 насны ойг тэмдэглээд бас нэг орон нутгад нь ажил зохион байгууллаа. Энэ аймгийн Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тэгээд энэ нөгөө Цойзон ломын сүм музей баруун талын гудамжийг Лодонгийн төдвийн нэрмжит болгоод тэгээд боловсролын их сургууль дээр нэг уулзалт өдөрлөг гэж нэг өдөр нэлээд томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Тэн дээр бид хоёр яг ингэж зэрэгцэн сууж байгаа. Тэгээд өнгөрсөн. Тэр надад дүүн ингээ өвдөөд байна ч гэж хэлээгүй. Зүгээр нэг үзүүлж харуулаа явсан гэдгийг би сонсч л байсан. Би хаачин гайгүй явсан зүгээр. Ингээл өнгөрсөн. Тэхнэн дараах наран дэрнээс удаагүй ээжэтэл ихнэр нь манай отхон ч бол Баазарваны өмд энэ миний бэлгээг авч яваа төшиг тулгуур ёстой нөгөө хань ижлийн дээд гэж юм байт юм бол би отгоныг хэлнэ. Мундаг хүн шүү дээ. Тэгсэн чинь отгоныг өдөр залгаа ярьж байна. За яахаа гин яасан. Та зүгээр ямар яаж юм. Нөгөө хүргэн хүүхдүүдийн хүүхдийг хараад та салсан хэвээрээ байгаа юу гэдэг. Шүгүүг аха бэлгийн би хаваас нэг тааруудаад нэг л турж исээ болохгүй. Тэгээд энд онцлогоо хийлгэсэн чинь хавдар гэлээ. Тэгээд одоо манай Монголын имлэг бол маш сайжирсан байна уу. Үнэхээр одоо би тэгээд ингээд юу гэсэн уушгиндаа нэг тиймэрхүү одоо оншиг гарлаа. Тэгээд нэг уршаа яваад гүх отороод нэг шинжилгээг нь баталгаажуулаад манайх бол энд хагалгаа хиймээр байна. Хагалгаа хийлгүүгээр бас эмчилчих боломж байна уу? Нэг яваад ирэхгүй юу гэж хэллээ. Тэгээ явах гэж байна. Тэгээ би бид хоёр ярьж байгаа танд одоо хандлаа. Та энэ халиун нутгийн угшилтай улсуудад нэг нөлөө өгөх улсууд хил чимээ хүргээх арга байна уу? Бид хоёр л болсон хойно шууд гаргаж яваад дахиад байх одоо зардлан мөнгө гэж тэр болгоо юм байх биш. Алийн болгон хүүхдүүдээ яг бас нэг дэм юм аваатахмаар байна. Ингэхгүй юу? Одоо наадах чинь чи нэр харах юм байхгүй. Зүгээр хандъя гэсэн хүндээ хандаж үз. Яг хоёрын зүгээр хүн муугаар удах юм бол би амьд явна чи өгөх ёстой гэсэн утгаар ойлгохгүй ч байж мэднэ. Муугаар бодоход та тийм бол нэг байхгүй байх. Яг хандъя суусуутай ханд. Хан ч одоо наад цаана болох усууд өөрийн биеэр хандаад хэлийгээд. Ингэж бид ягаад тэгээд тэрнээс шooш уршааны яваад ирсэн. Ирсний дараагаар за уршаа яваад ир юу хөх нь.
хагалгаанд орно гэх нь үү? Энэ эми имчилгээ яар болно гэх нь үү? Нэг үгийн сонсоод ир. Тэгчээ дараагийн ажилд орё гэдэг ингэсэн. Тэгээ хоёр хүүхэд маань яваад ирсэн ирчээд ярьсан. За ингээд яваад ирлээ. Ингэж байна. Хоёр нь одоо эми имчилгээ хийгээд болчихвол уу гэсэн тийм нааштай үг сонсноо. Ингээ хөрөд ирлээ гэж ингэсэн. Тэгхтэн зэрэгэл би одоо нэг бодчихснараа халуун нутгийнхаа хоёр дарга руу ярьлаа. За нэг иймэрхүү юм болж байна шүү. Тэгээд төрсөн нутаг одоо олон булаг гэж одоо дээр үед баян сум гэж байсан том баг байдیں۔ Тэгээ олон булгийнханд одоо бас хандлаа. Тэгээ аймгийн төвд аймгийн нутгийн зөвлөлийнхэнд дуулгалаа. Энэ Улаанбаатар хотох нутгийн зөвлөлийн дарга тэргүүлэгчид нь дуулгалаа. Тэгээд энэ Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа залуучууд дунд үеийнхэнд бас хандаад боломжийн нэр нөлөө өгөх яваа Мегмар Дашин Батбаяр гээ залуу байгаа. Тэрүүнд хэн даа. Ингээ за та нар нэг бас нэг инлүү нэг жоохон чиглүүлээд үзээч гэдэг санаагаа хэлсэн. Ингээ нөгөөдөл ажил хийсэн байж тээ та. Нөгөөдөл маань одоо одоо тэглээ тийм ажил зохион байгуулж ингэж айл өрхөө хуваарлж авлаа хүн амтнаа хуваарлж авлаа ингээд за тэр ихээр юм бодоо хэрэггүй тэгэл одоо эн чинь зохион байгуулж байгаа хүчээр гарах юм биш юм. Хүний сэтгэл загаж гарах юм чинь одоо хэн яаж хандан дэргээр л болъё даа гэдэг. Хэмжээгээрээ хэмжээгээрээ л гэж ярьдаг шүү. Хэмжээгээрээ тэрвэл чи их байна, чи баг байна гэх юм байхгүй. Ингэж хандаж үзээ гэд ингээд. Тэгээ ерөнхий одоо зохион байгуулагч, нутгийн зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна да би янз бүр. Тэгээ мөн бэлгээ маань одоо энэ бэлгээгийн гэгээ Монголыг мэдэхгүй монгол хүн байхгүй шүлэг зохиол сонирхдаг бол ирчүүдээ өмөрч үтсэн шүлгийг мэдэхгүй эрэгтэйгээсээ эмэгтэйчүүд байхгүй баг. За тэгээд дээрээс хараазрын нуруу гэдэг агуу шүлэг нь байна. Олон булгийн намар гэж гайхамшигтай шүлэг нь байна. Гэх бичлэнгээр би бол одоо ингээд сэтгэл омгшоод аль альнийг уншаад ингээд сэтгэл хөөрмөр. Гэхдээ би шээжээр юм уушиж чаддгүй золив. Өөрөө шүлгийг ч мэддэггүй юусоо тийм юм. Тэгээд ингээд дурдаад тэгээд одоо энэ сайхан нэвтрүүлэгт оролцолоо. Энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа Монголын ард түмэн бас одоо бэлгээг мэдих, бэлгээг одоо шүтэн биширч явдаг хүмүүс мэдээж хэрэг үзэж байгаа гэж найдаж байна. Ингээд сайхан сөмөрөө нэг сэтгэл гаргаад ингвэл энэ хүн дараагийн болор цомын эзэн байгаа шүү л гэж хэлэх гэж бодоод та нарт хандж байна. За баярлалаа. Монгол түмэн бол одоо халуун сэтгэлтэй тийм ээ. Нэг гэсэн одоо халуун дулаан бүхнийг зориулдаг чадaltaй ард түмэн. Тэгээд халуун дулаан сэтгэлээр бүгд хандах байхаа. Монголчууд бүгд одоо энэ эрхэм яруу найрагчийг мэддэг, таних учраас. За тэгээд та сая хэллээ шүү дээ бас эмэгтэйчүүд илүү сайн мэддэг юм а эрчүүдээ өмөрсөн шүлгийг. Нээрэл их нэртэй өглүүлсэн одоо эрчүүд нөгөө эрчүүдээ өмөрсөн шүлгийг хаяа нэг уншаад байдаг шүү тий. Гүтэхгүй хөөдөөс. Хөөе чи минь ээ. Нөгөө халаасын битгий хоосолж халаасын битгий хоосолж шарын тайлах юм үлдээ. Наадхаас ч л амаргийн захаа гарахгүй шүү дээ. Одоо тэрнийг уншсан эмэгтэй хүн чинь нээр нь тийм байх шүү гэж бодно үстэй. За манай Бацсахгүй хувьд бас сайхан уран бүтээлээрээ холбогдсон одоо миний мэдэх бас шүүдэр төөсөн бүсгүй гэдэг одоо найруулагчтай хэлчихэл бэлдүүлээл байж байна. Үзэгч сонсогчдод хүргэхээр. За мөнгөгийн бэлэг сайхан гэж. Одоо Монголын яруу найраг дотор бол их тод том руу одоо үзэгдэл гэж хэлэхээр гайхалтай. Дээр нь бол тэр амнаас нь гарсан хий болгон бол нийгмийн сэтгэл зүй рүү маш их зөв мессеж болж очдог. Тэрний амнаас нь гарсан үг болгон бол үнэмшилтэй. Дээр нь бол шүлгийнхэн тэр хийцэн өөрийн гэсэн бэлэг сайхан гэдэг тийм өөрийн гэсэн нэг тийм гайхамшигтай ертөнц явж идэг.
одоо би бол шүүдэр түүсэн бүсгүй гэдэг дууг энд олж ирсэн. 나 소들이 두슨 스피와나고 징징르긴 울리그르긴 예대게 오다고 앞나르네 오토사람친 슈드레고 살아 아치타지데 잘가 찬나 딱게라고 소들이 두슨 꿈이오리 세대게 됐네고 수가 죽신 않는 하를 За дээрэс нь бол гинма гэж дууг энд болж илаа. Гинма гэж өөр анх гинмагаар танилцж ирсэн. За дараа нь тэр зулын гол эмэрсэн тэр л өдөр би аавгүй аав болсон гэд 100 наслагч биш дээ гэж өөрөө өөрийгөө гаргадсан. Өрөвч буурал ижи минь өвөн байсан. Өсөж таринсан нутаг минь сүм санагдсан гэд. Чихэр мэт амттай амьдралаараас мэт хатуу байлаа. Чимээгүй хот тэгэхэд бүл нэгийг нэмсэн ингээл. Энэ гайхалтай шүлэг би аавхан гэгээн тусгал зориулж аваа саналаа гэдэг Болдбаатарын манай бэлэг сайхны шүлэг. Энэ дууг бол их дуулдаг, улсууд их уйлдаг. Ийм гайхалтай одоо яруу найрагч. За тэгээ би бол гол нь бол бүх талаас нь бол та нар бол ингээд сайхан ярьчлаа. Яруу найрагч бэлэг сайхан бол тэр нийгэм рүү асар одоо зөв мессеж явдаг том соён гэрүүлэгч нийгэм домжтгэлтэн гэж ойлгож итгэл юм л да. Тэгээд энэ би бол хамгийн сүүл зүү хараад битэр явж очиж одоо тоглолтод орсон. Тэгээд энэ дээр нөгөө ирчүүдийн тухай шүлгийг уншиж илээ. Тэгээд үзэгчид бол маш гоё хүлээж авдаг. Тэр унших чадвар нь аюу мундаг. Унших гарсан шүлгээ гүйцэтгэл нь айгүй мундаг тийм мундаг л та. Тэгээд би бол өмнө найз байгаа бол бас ингээд иймэрхүү юутай байж хат монголчууд манай Монголын ирчүүд одоо бүгдээрээ нэг дээр данс руу тогтчих хэрэгтэй гэж бодож байна тийм. Ер нь бол монголчууд нэг ив санааны нэгдлээрээ ер нь нэгдэж чадах юм бол юу ч хэл дийлэн шүү дээ. Зөндөө харагдаж байна. Зөндөө харагдаж байна. Тэгээд шүүдэд түүсэн бүсгүйчүүд нь ч гэсэн бас нэг тогтчиход гимгүү одоо энэ л ингээд тийм. Тийм болохоор зэрэг энэ муухай өвчнийг бол донл байхгүй болгоно шүү дээ. Тэгээд бид нар бол дандаа энэ сайхан зүйлүүдийг бодож, сайхан зүйлүүдийг ингэж дэмжиж ингэж явах хэвээр. Нэгнийгээ жоохон гомдуух явахт нь бол нэг сайхан дэмжиждэг. Баярлсан үед бас нэгдчихдэг байх юм бол энэ 3 сая монголчууд Азийн чэйжин дээр амьдарч идэг, булгийнхаа ихэн дээр амьдарч идэг ийм хямралыг сайхан монголчууд бол одоо ганцхан зүйл бол ингээс ямарваа нэг энэ зүйл рүү нэгдчил байх юм бол энэ орчлон дээр хамгийн одоо сайхан зүйл чинь тэр байж шít. Тэгээ яруу найрагч бэлэг сайхныхаа энэ сайхан нэвтрүүлэгт нь ороод би шүүдэр түүсэн бүсгүй гэдэг юм бас дуулна. За тэгээд одоо олон түмэн минь одоо сайхан дэмжээд тэр тавигдсан одоо данс руу нь одоо бас чин сэтгэлээсээ хандаад тэгээд одоо бол ер нь ямарваа нэгэн хүн бол залуучууд бол ялангуяа бол одоо бас ингэж тамхи их татах тийм тааруу юм байна шүү дээ. Тийм болохоор энэ дээрээс бас ер нь миний ойр тойрны олон хүмүүс уушгины асуудалтай бас тамхи татчихсан. Тамхинаас их болоод тамхи татчихсан. Тэгэхээр залуучууд л бол одоо бас энэ тийм юмтай зууралдах хэрэггүй шин нь бол одоо бол сайхан эрүүл сарвал одоо бас нэг тийм сайхан цагийн ихл ирж шүү дээ одоо бас тийм хүн болгоны одоо их тийм сэтгэл нь амныхан салхи эргээд эхэлж галаа. Залуучууд маань өнөөдөр жоохон Монгол олонгол ярьдаг байсан бол одоо Монгол төрсөөр бахархаж эхэлж байна. За залуучууд бол одоо их гаднаасаа гойдаг байсан бол дотроосоо гойж эхэлж байна. Ингээд нэг сайхан зүйл зөндөө болоод байна шүү дээ. Тийм болохоор зэрэг ингээд нэг гунцсан үед нэгнийхээ энэ данс руу нэг сэтгэлээсээ ингээд бүр нэг сэтгэлээсээ байна гэдэг л одоо хамгийн гол шүү дээ. Тэгээ найзтай хэлэхэд бол ерөөсөө хамгийн эхний мундаг том имчилгээ бол сэтгэл санаач их зөв байх хэрэгтэй, сайхан байх хэрэгтэй. Одоо дэрүүнд одоо гундаж гутаад байх юм дээр даваал гарна шүү дээ. Тийм болохоор зэрэг бид нар өнөөдөр энэ сайхан кофе цагаараа ингээд оролцож байна. Охины нэрийг бол аавч өгсөн үү?
Тийм миний нэрийг аав гэсэн. Монгол миний нэрийг ховор штэ. Монгол их олон. Гэхдээ яг лам гүнд гэдэг нэрийг ховор. Тэгэд их сонин төвхтэй. Миний аавын аав нь өгсөн гэвэл илүү зохиомжтой. Яагаад гэвэл яг ингээд нөгөө нэг би чин дээрээ нэг ахтай ингээд битэр чи эцэгхээсээ хойлоо ахгүй. Тэгээ нөгөө аав хүүтэй ээж байгаа тохинтой болоод өстой хороогийн хамаг зүйлийн баг ингээд те оргилд нь гарсан юм шиг мэдрэж төрсөн гэж байгаа. Хүүтэй бол хүүтэй, охинтой бол охинтой гэж цээжэд илтэл баярлал явуулсан. Тэгээ нөгөө нэг яг ингээд юуг нь гэрчлэгээ авах гээд ингээд очисон чинь за хүүхдээ нэр нь хин бэ гэсэн чи аав ингээ гайхаад ингээ аав руу манай өвөөрөө харсан гэж байгаа байхгүй. Гэсэн чи манай өвөө лам гүнд гэдэг өчгөө. Тэгээд нөгөө нэг аав бол нөгөө аавынхаа одоо үгийг маш сайн авдаг гэсэн учраас тэрийн дэмжээ шууд өгсөн. Тэгээд сүүлд ингээд юм гэдэг сони юм бэлээ. Ямар утга учиртай нэр вэ гэдэг яг ингээд тайл хийвэл минийх охин тэнгэрийн сахиус гэдэг утгатай ингээд нэрний задаргаалдаг. Монголд ерөөсөө дөрвөн байдаг ерөөсөө одоо ингээд нөгөө нэг нэрний югаар харахад тэгээд өөрөө би яг энэ яалч нөгөө онготтой аав охин болоод ч тэр юм уу те хувь заяа бол дандаа ивэдий. Тэр нэг яруу найрагчдаг яаж энэ үгийг бодож олсон юм болоо гээл тий боддог штэ. Тэгэхээр одоо яахаа за миний тэгээд хүмүүсийн нөгөө онгод болохоор шал өөр ордог гэж би ойлгоод байгаа. Ингээд нөгөө ялч минь гоё онготтой хүмүүстэй ингээ ойрхон өссөн болохоор бүгд ингээл ярин зарим нь ингээл 100 татгаараа ордог гэл зарим сайхан аялахаараа ордог гэл. Миний аав болохоор одоо энэ олон түмний хайртай бүх бүтээлүүд эхлээд нь тархин дотор нь ойролцоогоор нэг баг 3 сар бичигддэг. Би одоо аавгаа маш сайн мэддэг байхгүй. Тэгээ бичигдэж хагаад яг бүрэн болсныхаа дараадаа цаасан дээр буудаг. Маш өвөрмөц. Энэ бол жинхэнэ нөгөө нэг төрлөх одоо онгод гэдэг тэр юм болов гэж би бол аавгаа үнэхээр биширдэг байхгүй. Хүмүүс чинь тэгдэг штэ. За би өнөөдөр суугаад нэг юм бичих ёстой гээл нэг ингээл хүчлээл те. Тэгэхэд миний аавх тэгдэггүй. Яг тэр төрсөн одоо цэцгээр бодох юм бол үрийн суулгаад дэлбэлээд усалж ургуулсаар хагаад бэлэн болонгоо шууд бичдэг. бүгдийн шууд тий шууд бичдэг. Засвар масвар бараг ордоггүй байхгүй шүлгнүүд нь маш гайхалтай. Тэгээ тэрийг дандаа шүн бичдэг. Нөгөө төвлөрөл 100 болж шít. Тэгээ ингээд миний гайхамшигтай нэг дурсан ч юу гэхээр ингээ өглөө хүүхэд байхдаа сэрхэд ингээд ээжийн түлсэн гал ингээд чат пат гэж дуурах чимээнээр ингээд чимээ эхлээд мэдэгдэн дараад нь үнэр орж ирнэ. Сүйтэй цай ингээд самарч байгаа шар гэл үнэр мэдрэгдээл тэгэл ингээд нүдэн ихэр гэр дулаахан. Тэгээд миний аав ингээд хоймортой ингээд суудсан. Одоо Монгол гэрч ингээд 3 ор байдаг штэ. Битэд яг энтлийн орон дээр унтдаг. Аав болохоор хоймор орон дээр. Тэгээ орныхоо өмнө яг ингээд дээлээ ингэж нүмерч суугаад тэгээ тамхиа ингээд зоочдаг. Тэгээ нөгөө утаан ингээр нэг нүдээ ингээд анцсан. Яг юм бичи ингээд шш гэд нэг үзэгний чимээ ингээд таталж бичдэг байхгүй. Бүр ингээд хамаг юм асгаж байгаа юм шиг амар гоё бичдэг. Тэр чимээ бол өстой миний нөгөө хүүхэд насны хамгийн тод дурсамж одоо баг нүдэнд харагдаад. Тэгэл ингээд аав нөгөө хүн ингээд өглөө хосоод хоолоор цаддаг штэ. Тэгэхэд би бол шүлгээр цадаж өссөн байхгүй. Сонсгоо миний охин гэл тэгээд тий гэл тэгэл ингээл орон дээрээ би ингээл нүрэж угаагаагүй тий босч суугаад аавынхаа бүх бүтээлийн хамгийн анхны сонсогч нь яг би болдог гэсэн. Тэгээ тэрийгаач бас дамжаад тэр юм уу би ч одоо 9 дугаар ангиас хойш олоолсын сэтгүүлч болно гэсээр байгаад Монгол Улсын их сургуулийг олоолсын сэтгүүлчээр төгссөн. Тий тэгээд ер нь ингээд хүүхдийн өсөх ахуйн орчин гэдэг бол гайхалтай зүйл гэдэг юм л. Тэгээ миний аав бол үнэхээр гайхалтай хүн. Бүр нэрээ. Үнэхээр гайхалтай. Бүхийн ээж гээд сайхан бас бүтээлтэй. Тэгээд энэ шүлгийг бичээд тэгээ ганц охинтой энэ хүмүүс маань бас бүх хүргэнтэй. Бас энэ чинь бас хувь тохиол юм уу гэж би боддсон л та. Тийм бас их сонин. Охтууд ингэдэг штэ багада одоо бүх охтууд тэгдэм болоо яа гэвэл би тийм үнтэй суун том болоод ингэн тэгнэ. Миний краш бол аав байхгүй юу. Би бас нөгөө нэг найз залуу нөхөр тийм төсөөл байдгүй. Би эрэгтэй үнийг зөвхөн нөгөө ааваараа л хардаг. Миний аав намайг дандаа үзэсгэлэнтэй хөөхөн миний охин гоё гэж хэлждэг болохоор би ерөөс нөгөө хайраар дутж өсөөгүй. Тэгээ ингээд нэг тийм төсөөл байдгүй байсан. Тэгээ миний аав чинь бүхий ээжгээ шүлэг маш гоё ижигээс унаж төрсэн эгэлгүй босоо заяа ингрийн сүндэн цацсан эр бор харцах гэл бүр ингээл гайхалтай хөвгтэй шүлэг байхгүй. Тэгээ би бас яг тэгж боддتي. Юмны хувь заяаг их сони юм да. Энэ шүлгийг чинь аль одоо олон жилийн өмнө бичсэн шүлэг шүү дээ. Одоо бүхчүүд бол бүгд ингээд дээдэлж хүндэл сонсдог. Тэгсэн чинь хувь заяагаарч тэрөө одоо миний сайхан хань бол яг үндэсний бүхөр барилддаг тий. Төв аймгийн Ухтаал цайдан сумын харьяат Хадбаатар аваргын одоо хүү
аймгийн өсөх өрнөх үлзийт начин буюу аймагта 4 удаа 5 давсан аймгийн начин цолтой мегмар сүрэнгээ залуугийн гэрийг гийгүүлэгч. Тэгээ одоо бид төр чинь нөгөө аав хайлдаг үгийг дагаад ганцаас газар дүрнээ миний охин гэдэг байсан болохоор аль аль нь ингээд эцэг ихээсээ цөөхүүлээ учраас олон хүүхдтэй олъё гэдээ одоо 4 сайхан үртэй болсон бүх юм утга учиртай. Ер нь бол бүх юм утга учиртай. Тэгээд миний аав чи одоо ингээд их сонио. Хүнийг хайрлуул, хүнээр хайрлуулт ингээл тэгнэ. Тэгэл ер нь ингээд манай аав нөхөр хоёр бүр ам. Тэгээ би нөгөө нэг аавгаа харамлаад нөгөө надтай ам байсан юм чи миний нөхөртэй ам болчоор би ингээ аавгаа харамлан тэгээ манай нөхөр бас их ухаантай гоё залуу байдаг. Тийм тэгээд яадгүй гэхээр одоо миний аав чинь бас ингээл хаяа нэг найз нөхдөйгөө дарвал ууж идэл ингэж тэгин те янз янз болно. Манай нөхөр бол улаан цээжээрээ хамгаална. Юу яриад байгаа гэх. Тэгэл ингээл хөөхөн гинт аав ингээд манай нөхрийг байхгүй болохоор тэгдэг байхгүй нөгөө ээлжээр ингээ ажилд явдаг 14 явж ирдэг манай нөхөр. Тэгэхээр ингээл хүү хизээр хүүл гэж асууад идэг. Нэг хөөхөн хүү хизээр хүү гэл тэгэл хүүдээ маш их хайртай. Тэгэхээр нөгөө нэг ерөөсө хүргэн ч юм уу хүний хүн гэж боддгоо бас миний ах чинь одоо 2 сайхан охинтой хантай тэгэл манай бэрийг бас их миний охин ер нь хүний ухаан гэдэг их юм жижигэн зүйлээс харагддсан байна гэдэг би одоо л өөрөө нөгөө ээж болчоод тий хүүтэй бол хүүтэй охинтой бол охинтой болчоод яг ингээ аав ээжигээ гаргаж исэн тэр сэтгэлийг би тэгэд ойлгохгүй байжгаад яг хүүхдүүдтэй ойлгох юм байлээ тий нэрээ өөрөө баг юм мэдээгүй ээжэж үр хүүхдтэй нэг юм аяг хоолоо өгвөл тий сэтгэлээрээ цадчихдаг бүр тэр агуу сэтгэл өөртөө даарч хурж олсон мөнгөөрөө хүүхдэд дулаахан байлгахын тулд хувцас авч өгч гэрээ дулаахан байлгадаг тэр агуу сэтгэл өөртөө сурч боловсрч гадаад руу аялах боломжтой байтал бүгднгийн хомж болж байгаад үр хүүхдээ юм үзүүлээ юм сургая гэдэг тэр агуу сэтгэл ёстой эцэг их хүнээс л гарна нэрээ бүр тэр агуу хайр. Тэгээ би хүмүүс намайг тэгдэг байхгүй юу? Чи их азтай сайн үнтэй суусан. Би болохоор юу гэж хариулдаг вэ гэхээр би их азтай. Би сайн аав ээжийн ерөөл хувь заяа тарьсан нөгөө эрэг үрийн дүнд сайн хантай болсон. Энэ бол яг үнэн гэж би боддог. Нөгөө аав үгээрээ ээж үйлдэлээрээ өр хүүхдийнхээ амьдралыг бас бичдэг, бүтээдэг гэдэг. Тэгэхээр одоо аав нь бас зөгнөж бичсэн юм байна даа л гэж. Одоо тэгээ би чи өөрөө нөгөө хүүгээ те бүх хүн болгоно, бүхий ээж олно гэж өөрөө. За нэвтрүүлэг маань бас хугацаатай. Тэгээд дуусах хугацаа болсныг найруулагч санууллаа. Ярилцлагынхаа төгсгөлд та гурав маань маш богинохон нэг бас үзэгч түмэндээ хандаад урайлга хүргээч. За би бэлэг сайхан маань бол өөрөө өстө бэлэг сайхан шүү дээ. Тэгээ одоо бэлэгдлийн амны бэлэгтэй юм сайхан одоо хүн шүү дээ. Тэгээд амд би түрүү яриан дээр хэлжсэн. Амнаас нь гарсан хий болгон бол нийгэм рүү их сайхан зөв мессеж бүрд очиж идэг юм том яруу найрагч. Тэгээд одоо хад жаргал энэ харуугийн сайхан болгоныг л одоо олон түмэнд сайхан цагаан сэтгэлээр дамжуулан цацж байдаг юм сайхан яруу найрагчаа дэмжээрээ сайхан ханд өргөөрөө тэгээд эрүүлэнг ад жаргал энэ харуугийн сайхан болгоныг хүсье. За би одоо бас л дахиад халиунаа хэлэх гэвэл болохгүй байна. За Энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа Монголын ард түмэн минь ээ. Энэ одоо Улаанбаатараар огуулсан энэ Улаанбаатар телевизийн одоо нэвтрүүлгийн танкимд ингэ байж явах оронд миний халиуны ард түмэн шин сэтгэлийн сайхан сэтгэл гаргаарай. Ер нь сайн юмыг бодож яваа болгон сайн сайханд хүрдэг жамтай. Тийм учраас та бид бол ирээдүйн одоо удахгүй төрөх болор цомын эзнээ бас цөмөрө хамжиж байгаа дүлгээд ёо гэж ингэж бүр хэлмээр байна. Ингээд биш одоо сайн сайхан байгаарай л гэж хэлэх их дуртай. Ер нь одоо сэтгэлийн гэгээтэй сайхан байх болвол сайн юмд хүрнэ. Тийм учраас миний Монголын ард түмэн эвтэй найртай хэн нэгэндээ заавал бэлэг сайхан гэх юм байхгүй. Хэн нэгэндээ одоо сайхан тустай дэмтэй илэгтэй явбаас болно шүү гэж өвгөн ах нь хэлье. За
миний бодлохоор Монголынхаа ард түмэндээ бүр чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ямар агуу сэтгэлтэй хүмүүс вэ? Далай тусал нэмэрдэн. Тэгээд нөгөө тэнхлүү явахад тэмээгээр тусалснаас твдэж явахад твнэр тусал гэж миний аав ээжээ хамгийн том өв баялаг болвол тэр хоёр минь залуу наснаас эхлээд хөрөн мөнгөнд шунаагүй харин хүн чанарч шунсаар үдээ хүрсэн. Тэгээд тэднийх нь үргэлжлэл болоод үр хүүхэд нь сайн сайхан яваа шүү. Аав ээжтэй бас баярлалаа. Үр хүүхэд нь хичээн. Заавал аавгаа эдгээр бүр тэгж бодож байна. Тэгээд танаа хамтааланд бас баярлалаа. За, ерөөл оршиг. Тэгээд баярлалаа. Удахгүй бас сайн үгийг хэлэлцээд уулзцаах байхаа гэж бодож байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ кофе цай нэвтрүүлэгтэй хамтдаа байсанд баярлалаа. Энэ удаагийн дугаартаа бид мөнхийн бэлэг сайхан хэмээх Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч эрхэм хүмүүний талаар за энэ хүний бас уран бүтээлийн амьдрал тойрогдлын талаар завдахгүй болох эмчилгээний талаар үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэлээ. Хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Дэлгэцэн дагавар гарч байгаа мэдээлэлтэй үзэгч та бүхэн танилцаад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол утсанд нь холбогдоорой. Заман дансны дугаар байршиж байгаа учраас чин сэтгэлийн хандаа өргөж дэм тусаа хүргээрэй гэж бас хүсье. Хамт байсан та бүхэнд дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд өргөцсөн тайлтай Баярлалаа. Танай хамт олонд ажлын их амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа.